JET тасралтгүй урагшаа тэмүүлж хөгждөг. JET олон улсын сургууль нь 2021-ээс 2022 оны хичээлийн жилд 700 гаруй сурагч 120 орчим багш ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явууллаа. Бид энэ хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдал сайжирч, улс орнуудын хил нээгдэж эхэлсэн тул гадаад багш нарын хүний нөөцийг нэмэгдүүлэх ажлыг эрчимтэй хийсэн бөгөөд нийт 8 орны 26 чадварлаг багш ажилтныг авч ирсэн юм. Бид чанартай боловсролыг хүүхэд бүрт олгохоор зогсолтгүй урагшаа тэмүүлж, хүүхэд бүрийг дэлхийн боловсролын үе таалгаар амжилттай алхан орох суурь болохын тулд дэлхийн болоод дотоодын топ байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн билээ. Тухайлбал онлайн сургалтыг чанартай болгох, мөн эцэг их багш сурагчийн гурвалсан холбоог сайжруулж, сургуулийн мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд албан ёсны эрхтэйгээр Office 365 программыг 2 жилийн хугацаанд амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлээд байна. Мөн олон улсын сургуулиудад ашигладаг iSAMS сургуулийн дотоод мэдээллийн нэгдсэн бүртгэлийн систем болох номч IT консалтинг байгууллагатай хамтарсан сургуулийн дотоод үйл ажиллагааны системийг нэвтрүүлсэн юм. Түүнчлэн ахлах ангийн сурагчдад зориулан Английн NCC байгууллагатай хамтран International Foundation Diploma програм, мөн англи хэл сурч буй хүүхдүүдэд зориулсан Америк нэгдсэн улсын өмнөд Калифорни мужид зуны амралтай амрангаа хэл сурах боломжтой коллеж туур хөтөлбөрийг Fairmont сургуультай, Кембрижийн олон улсын шалгалтанд бэлтгэх зорилгоор дунд болон ахлах ангийн сурагчдын төвшөнд Когнитив байгууллагатай хамтран ажиллагаагаа эхлүүлээд байна. SEL хөтөлбөр JET олон улсын сургууль сэтгэл зүйн албан 2021-ээс 2022 оны хичээлийн жилд нийт 8 сэтгэл зүйчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллалаа. Сэтгэл зүйн албаны үйл ажиллагаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй сэтгэл зүйн тренинг буюу нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг системтэйгээр удирдан явуулахаас гадна сэтгэл зүйн оншилгоо, зөвлөгөө, сургалтын үйлчлэгийг мөн хүргэхэд чиглэсэн юм. Өнгөрсөн 2 жилийн турш хэрэгжсэн нийгэм сэтгэл зүйн хөтөлбөрийг өргөтгөн Америкийн дунд сургуулиудад хэрэгждэг CASEL стандартыг нэвтрүүлж, олон улсын стандарт болж өргөжих ажлыг эхлүүлсэн ба үүний үр дүнд хүүхэд хөгжлийн цогц стандарттай болж байгаа юм. Нийгэм сэтгэл зүйн хөтөлбөр нь дараах үндсэн 5 чадварыг хөгжүүлдэг. Хариуцлагатай шийдвэр гаргалт, өөрийн ухамсар, хувийн зохион байгуулалт, харилцааны чадвар, нийгмийн ухамсар. JET олон улсын сургуулийн ахлах ангид NCC Education байгууллагатай хамтран Foundation Year програм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хөтөлбөрт хамрагдсны давуу тал нь JET олон улсын сургуулийн төгсөгч нь тус хөтөлбөрийн дипломтой төгсөх бөгөөд Америк нэгдсэн улс, Англи, Австрали зэрэг улсын 65 ихтэй сургуульд үргэлжлүүлэн суралцахад хүчин төгөлдөр үйлчилдэг давуу талтай. JET тасралтгүй урагшаа тэмүүлж хөгждөг. 2021-ээс 2022 оны хичээлийн жилд JET олон улсын дунд сургууль нь хүүхэд бүрийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага тохирсон хичээлийн дараах дугуйлан хөгжүүлэх ажлуудыг амжилттай хичээлүүллээ. Урлаг, гоо зүүн чиглэлийн хүрээнд уран зураг, баримл, гар урлал, укулеле, энгийн хөгжмийн зэмсэг, морин хуур, биерэн бичлэг, драмын дугуйлан, найрал дуу, сэтгэх хүй, технологийн хүрээнд mental math, кодчлол, IQ, шатрын дугуйлангууд, хэл яриа, харилцааны чадвар хөгжүүлэх хүрээнд debate, мэтгэлцээн, судалгааны ажил, уран уншлага, book club, үгийн сан, story time. Спорт хөдөлгөөнийг дэмжих, футзал, сагсан бөмбөг, гар бөмбөг гэх мэт дугуйлангуудыг нэрлэж болох юм. Манай хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн бодлого нь биеийн хөгжлийг бүх талаар нь дэмжихээс гадна хүүхэд нэг бүрийг судлааж, багаар хамтран ажиллагч, чөлөөтөө сэтгэгч, эрсдлийг тооцоолж, боломжийг бий болгогч, сайн харилцагч байх чадваруудыг дугуйлан тус бүрийн хөтөлбөр арга зүйд шингээж өгдөгөөрөө давуу талтай. Мөн манай сургууль нь хөгжүүлэх ажлыг сургалтын үйл ажиллагааны цогц тогтолцооны нэг гол үйл ажиллагаа болгон хэрэгжүүлдгээрээ онцлог юм. Та бүхний хүндэтгсэн JET олон улсын сургуулийн хамт олон.